За бүгдээрээ одоо 19 дугаар хичээл буюу хороолол доторх хөдөлгөөн гэсэн хичээлийг үздэцгээе. Хороолол дотор явган зорчигч манайх нь явгууны замаасаа гадна энэ зорчих хэсгийн зам дээгүүр явж болдог байна. За хороолол дотор мөн явган хүн маань давуу эрэхтэй. Давуу эрэхтэй гэдэг маань албаар санаатайгаар тээвэр эрслийн хөдөлгөөнд саад хийхийг бол хэлэхгүй. Тэр бол хуулиараа хоригд байх нэ. За бид нар хороолт дотор юу хийж болохгүй вэ гэх юм бол жолоодлогын дадлага хийхийг бол хориглодог байна. Удаан хугацаагаар машина асфальттай орохыг бол хориглодог байна. За хашаа, гараж болон нэмэлт тэмдгээр тусгайлан заасан зогсоолоос бусад хэсэг буюу одоо энэ газар гэсэн үг шүү дээ тийм. Бид нар бөхчийн нь 3.5 тонноос их ачааны автомашин буюу та манай сургалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах тайлбар хэсгээс аваарай. Б ангиллаасаа давсан ачааны машин болон трактор өөрөө явдаг машин механизм удаан зогсохыг хориглох нэ. За хороол дотор мөн жолооч дамжин өнгөрөх буюу бид нэр ингээд замаа товчлох маягаар айгүйх дамжин өнгөрдөг. Энэ маань хуулиндаа бол хориотой байх нэ. За хорооллын төгсөл гэсэн тэмдэг буюу жолооч хороол доторхоос гарахдаа хөндлөн яваа буюу манай явган үнд ч бай, цаатлын нэгнд явж байгаа автомашинт ч бай хойлонд нь зам тавьж өгөх хэрэгтэй байх нэ. За хороолол болон сургууль орчмын бус замын зэрэгэлдэх нутаг дэвсгэрт бүх төрлийн машин механизмтэй автобус байна уу, мотоцикл байна уу, Б ангиллал байна уу, С ангиллал байна уу хамаагүй бүгдээрээ 20 км-с илүү явах хориотой байх нэ.